хүслийн шинжил гэсэн чийлэн зарласан байгаа. Тэгээд хамгийн гол нь бид нар бол зорилтод одоо бүлгээ энэ хүүхдийн тасагт хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүдээ гэж тооцоолоод тэгээд чийлэн зарлахад нийтдээ 5 хүн одоо энэ челленжид оролцсон байна. Тэгээд нийтдээ одоо энэ 3 хоногийн хугацаанд 5,860,000 төгрөг бэлнээр цугларсан байна. За бэлэн бусаар бол маш олон бэлэг ирсэн байгаа. Тэгээд энд би та бүхэндээ хамт олонний чинь өмнө сонсгочихъя гэж бодож байна. За аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Бадрах 100,000 төгрөг, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Батмөнх 200,000 төгрөг, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрхбаяр 500,000 төгрөг, аймгийн засаг дарга Амар санаа 500,000 төгрөг, аймгийн засаг даргын орлогч Инхбаяр 300,000 төгрөг, засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хилцээний дарга Батсайхан 60,000 төгрөг, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ариун Төмөр 200,000 төгрөг, бүрсийн онцлогын эмчилгээний захирал иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Баяр Тогтох 200,000 төгрөг, эрүүл мэндийн газрын дарга Сүхнаран дарга 500,000 төгрөг, Шим ус компани захирал Ган зөрөг 100,000 төгрөг, засаг даргын тамгын газрын дарга Баасан хүү дарга бол нэг 10 хүүг няраад памперс өгнө гэдэг төрх тасгийн нираануудад өгөхөр болсон. За цаст тээлийн зам компани захирал Баасан доржийн гэр бүл 1 сая төгрөгийг, Оюун Мондол компани захирал Алтан гэрлийн гэр бүл 1 сая төгрөгийг, Иргэн Баяр сайхны гэр бүл Уянга бичиг хэргийн дэлгүүрийн эзэн Баяр сайхны гэр бүлээс 300,000 төгрөгийг, Иргэн Жавзан хорлоо 300,000 төгрөгийг, Иргэн байгаль сүрэн нэг ээжийн одоо дээгүр өмсдөг ийм хувцас өгсөн байна. За цагдаагийн дислэгч Ган чөдөр ахсны гэр бүл эхнэр үлзий гიშгэн 300,000 төгрөг, Иргэн Баяр туяа 300,000 төгрөг, Ховд Скай тарганы аргачаагаа 200,000 төгрөгийн тоглоом. За Алтан гагнуур Эмийн сан ээж хүүхдэд одоо хэрэгцээтэй 1 сая гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг, за үр аривжих жимсний бөөний төв 100,000 төгрөг, Иргэн Даваа сүрэнгийн гэр бүлээс 100,000 төгрөг, хуваарь бизнес эрхлэгч Ган зөргийн гэр бүлээс 100,000 төгрөг, 10 ширхэг хувцсны иж бүрдэл ийм багц бэлгийг өгсөн байна. За Чамин гоёл дэлгүүрийн зүгээс няраа хүүхдийн 10 ширхэг утлахын аппарат, Иргэн цогтгүйгээс одоо гацуурын чигмэглэл, ширээний бүтээлгээ шинэ жилийн холбогдолтой ийм бараа бүтээгдэхүүн нэг хайрцаг өгсөн байгаа. За нийтдээ ингээд 5,860,000 төгрөг болсон байгаа. За үүнээс бид нар бол ийм бэлэг витамин одоо памперс гээд 2,478,104 төгрөгийг зарцуулсан байна. За ингээд энийг та бүхэндээ өгье. Тэгээд оюун эрдэнэ Алтан шагаа амин төрөө мөрөн ануу заяа гээд энэ 5 хүүхдэд тус бүр им тариагаа аваараа гэж 100,000 төгрөгийг одоо бид нэр өгнө. Тэгээд цусны одоо хавдартай хүүхэд танаа тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн энэ хүүхдэд онгоцныхоо зардалд Улаанбаатар хотод явж эмчлүүлэхдээ бас хэрэглээрээ гэдэг ингээ өгч байгаа. За энэ эрхийн бичгийг цэцэг дэлгэр багштай сарны сор одоо бүжгийн дугуулангийн хамт олноос нэг хүүхдийг одоо бүтэн жил үнгүү одоо энэ бүжгийн дугууланд сураараа гэдэг ингээд эрхийн бичиг өгсөн байгаа. Тэгээд төлбөр нь болохоор жилийн төлбөр нь сая 200,000 төгрөгийн үнэтэй байдгаа гэдгсэн. Тэгээд та бүхнийхээ эмчнэрийнхээ үгэнд ороод тэгээд маш их сайн эмчилгээгээ хийлгэж байгаа ийм авьяастай ийм нэг хүүхдэд өгөөрэй гэдгсэн энэ танд батламжийг гардуулъя. За ингээд бид нэр ингээд дэлгүүрээс авсан бараа бүтээгдэхүүнийхээ баримтнуудыг ингээ бүгдийг ингээ хавсрагдсан байгаа. Ингээд санхүүгийн зүйл бол маш их нарийн байдаг учраас ингээ бүгдийг ингээ өгсөө. Тэгээд одоо хүүхдүүдтэй бэлгээ ингээ гардуулъя. Одоо баяр болж байна. Тэгээд хүүхдийн төлөө энэ одоо ариун үүст цагаан нөмрөгт баатрууд та бүхэндээ бас баяраа сайхан тэмдэглээрэй гэд хамт олноороо хувааж хэрэглээрэй гэд ингээд баярын шампанс бэлэг бас гардуулж байна. За баярлалаа. Манайх New Ховд цэгийн сайтаас хүслийн шинжилгээ тийм челленжийг зохион байгуулад за 23-наас эхэлсэн. Тэгээ өнөөдөр бол би ясаар челленж маань ингээд дуусч байна. Тэгээд Оргил баяр дүүдээ Ховдын ард түмнээс хурдан эдгээрээ хүчтэй байгаараа эрүүл энхийг хүсье гэд бас одоо чин сэтгэлээ гаргаж хандвийн гараа сунгасан байгаамаа. Тэгээд энэ Пакстап гэдэг энэ эмийг бол нэг 10 хоног уух юм 270,000 төгрөгийн үнэтэй нэг ширхэг нь 27,000 гэдэг учраас нэлээд үнэтэй юм гээд бас гэрээр эмчилгээндээ зарцуулах юм байлээ. За ингээд Оргил баяр маань бас Улаанбаатар хот явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн учраас манай Ховдын одоо бас челленжид нэгдсэн 25 иргэн аж ахуйн нэгж байгууллагаас сая 780,000 төгрөгийг бэлнээр та хэдд бас гардуулж өгөө. Тэгээд эмчилгээндээ зарцуулаарай. Баяртай байна. Та бүхэнд одоо их баярлалаа. Энд одоо нэгж байгаа аж ахуй байгууллага тэр хамт олонд чин сэтгэлээс маш их баярлалаа. Миний хүүхдэд эмчилгээнд маш их хүн нэмэр болно гэдэгт би итгэж Манай байна. хүүхд маань одоо 8 сараас 7 сараас хойш авч байгаа. Тэгээд одоо Улаанбаатар хотоос бол нэлээд хүнд ирсэн.
Энд бол ерөнхийдөө стол хэлэхгүй ирсэн даг хизээл яах бол гэж хэлсэн. Өнөөдөр бол та үнэхээр баярлахаас өөр арга байхгүй болсон. Манай эмчнэр бол чадaltaй байсан. Үнэхээр хүүхдийн төлөө асраг сувлагч эмчгүүг одоо бид гурав ихтэл одоо бараг гэртээ байгаа юм шиг байж байгаа. Үнэхээр мундаг баярлж байгаа. Үнэхээр ард түмнээс та баярлалаа л гэж хэлээс. Хөө маань одоо 6-нд нисгээд онгоцоод бэрдүүлээд ингээд явж байгаа. Тэгээд одоо ард түмний югаараас босчих байхаа л гэж хэлүүлж байгаа юм да. Үнэхээр баярлалаа л гэдгээс цааш хэлэхүүг олдохгүй байна. Эмчилгээнд бол бас нэлээд их мөнгө хэрэгтэй байгаа бох тийм. Одоо Монголдо ерөнхийдөө эмчилүүлээд үзэн чадахгүй бол одоо яаралтай ерөнхийдөө гарын үл гадагшаал гарын үл гэж бодож байгаа. Бидний хувьд бол манай хувьд бол биста яриангүй эмчилсэн нэрээс ястаа мундаг эмчилсэн Батболнаас нь одоо энэ ясраг суулгч ямар юм байсан ч хүүхд яаж ингээл үнэхээр сэтгэлийн юугаар боссон миний бол босч чадахгүй баг ингээл та хөвтөрт одоо энэ хүүхчийн баг өнөө маргаашгүй яах чагаа одоо яаны хүүхдийг яанал. Тэгээ манай эмчнэр бол өстө үнэхээр одоо ястаа сэтгэл гаргаад өнөөдөр бол ястаа мундаг болсон. Одоо ямар ч хүний тусламжтайгаар босоод 0 аргатай анаа болсон. Угаасаа хотоос бол зүгээр ямар ч зүгээр юм мэдээгүй онгоцоор очихгүй юу гэдэг дээр ирсэн. Бүсийн онцлогоо эмчилгээний төвийн хүүхэд нэрэн тасгийн хамт олон маань энэ хүүхэдд зайлшгүй дэмжлэг туслалцаа хэрэгтэй шүү гэд нэрийг өгсөн учраас бид нар бас өнөөдөр ирж байгаа маа. Тэгээ та бүхэнд бас баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Та бүхний итгэлээр хөөгөө босгоно гэд босоод ирнэ гэдэгт найдаж байна. Бүсийн онцлогооны төвийн одоо Насанбаатар эрхлэгчтэй энэ ажлын эмнэлгийн хамт олонд үнэхээр их баярлалаа. Чин сэтгэлээсээ. Тэгээд 2026 онд ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. За тэгээ манай дээр эмчилж байгаа цусны хавдартай хүүхдүүд бол жилээс жилд бол тоо нэмэгдэж байгаа. Ер нь бол одоогоор бол бид нар бараг 2-3 хүүхэд байнгын цусны хавдартай хүүхэд эмчлэгддэг болсон. Байнгын. За тэр дундаа одоо бид нарт бол энэ Оргил баяр гээд хүүхэд маань 8 сард онцлогдоод Улаанбаатар хотод эмчлэгдэж байгаад эхний курс эмчилгээний дараа за 2 хүндрэл өгөөд уушгины хатгаа болсон. За тэгээд эмчилгээг нь үргэлжлүүлэх боломжгүй уушгины хатгаагаа эхлээд эмчлэх шаардлагатай болсон болохоор манай эмнэлэгт эргэж ирээд за одоо сар гаруй манад эмчлэгдэж байна. За төдийлөнс үр дүн өгөхгүй байгаа хэтэж одоо өмнөхөө утгад бол биеийн байдал сайжирч байгаа. За цаашдаа бол энэ хүүхэд маань урт хугацааны одоо схемтэй эмчилгээний системтэй эмчилгээнүүд бол хийгдэх шаардлагатай. Ээж аав хоёр нь бол хоёулаа хүүхдээ хараад 8 сараас хойш ажилгүй яг хүүхдийнхаа эмчилгээ онцлогоонд яг ингээд бүх ажил амьдралаа зориулаад явж байгаа болохоор энэ айлын бас санхүүгийн байдал бол хүндрэлтэй болж эхэлж байгаа гэж бидний хувьд бол харж байгаа. Тийм болохоор та нарт бас анхаарал татгаар ингэж нэрсийн өгсөн. За тэгээ өнөөдөр энэ хүүхдэд маань бас мөнгөн дэмжлэг болоод ими дэмжлэг үзүүлсэн та бүхэндээ болоод энэ аянд нэгдсэн ховдын нийт ард түмэндээ бүгдэнд нь баярлалаа. Одоо иргэн инх туяа Хуваарь бизнес эрхлэгч иргэн инх туяа энэ дэлхийг өгсөн байна. За гэр бүлийнхээ хамт. За түүнчлэн манай Нэв ховд цэгийн сайтад бас цугларсан бэлэн мөнгнөөс танаа хүүхдийн эмчилгээнд бас шаардлагатай гэд 500 мянган төгрөгийг бас бэлнээр өгж байна. Энэ сэтгэл гаргаж ингэж бэлэг явуулсан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээ бүгдэнд нь ажлын амжилт хүсье. Ямар онцтой хэвтэж байгаа вэ? Одоогийн онш нь бол менингит байгаа. Тэгээд тархиндаа шуунтын сэлхаар л менингитээ эмчлүүдэд хот явж шуунтаа шодлохоор. Одоо хэвтээд 3-4 хонож байгаа. Хүүхэд эмнэлэгт хэвтгэхээр өгдөхөөр бас санхүүгийн өвдөж гэсэн их бэрхшээлүүд гардаг шүү дээ. Өөрөө бас тулгар биетэй юм байна. Тий одоо 1 сар төрөх гээд. За баярлалаа. Танай хамт олон болно. Ховдынхаа ард түмэнд нийт ард түмэнд бүгдэнд баярлалаа. Шинэ жилээ сайхан өгтөөрэй гэж.
Алтан агнуур гэдэг эмийн сангаас бас ийм хөөрхөн ээжт нь цүнхтэй тэгээ дотор нь одоо хэрэгцээтэй зүйлсүүд нь байгаа. Таад бас нэгээд хараарай. Нэг сарын чихний хэрэглээг бас Алтан агнуур эмийн сангийн хамт олноос үлж байгаа. За тэгээд өвөө бэлгээ өгөөрэй. Ямар нэг бүгд яваарэ. Чихний хэрэглээ энэ ээж хүүхдийн зүрхийн дотор хэрэгцээтэй бас хувцас байгаа. За амин төрүүд Алтан агнуур эмийн сангаас ийм гоё одоо их хүүхдийн хэрэгцээт бүтээгдэхүүн хувцас өдр хийсэн ийм гоё цүнх. За тэгээд манай сайтын одоо бас зүгээс зарласан одоо энэ челленж нэгдсэн хүмүүсийн хандвийн дээжээс 100,000 төгрөг. За мөн одоо өөрт чинь зориулаад бас нэгэн одоо сайхан ээж бас ийм хувцас ойж авсан. За тэгээд хүүхдэд зориулаад бас ийм хөөрхөн баривч өгч явуулсан. Тэгээд хурдан идгээрээ та хоёр маань. За. Тамин гоёл гэдэг дэлгүүрээс одоо энд эмчилгэхдээ эмчилж байгаа хүүхдүүдтэй өгөрөө гэдэг 10 утгын аппаратыг өгсөн байгаа. Няран чихнийхээ дүүргэлтийг хийгээрэй гэд танаа хамт олондоос өгсөн байгаа. За энэ иргэн цогтгоо гэдэг хүнээс шинэ жилийн одоо гэрлэн чимэглэл ширээний бүтээлэг гэх мэт одоо шинэ жилийн хэрэгцээтэй бас зүйлсийг өгсөн байгаа. Танаа чимэглэлүүд нь гацураа чимэглээрэй та бүхэн. За энэ бол Алтан шагаа маань гараа явуулсан юм байна. Алтан шагаад бас хөргүүлээрээ яриад. Алтан шагаад одоо хэрэгцээтэй зүйлсийг Алтан агнуур эмийн сангаас. За тэгээ. Иргэн ган зоргийн гэр бүл хуваарай бизнес эрхлэгч Инхтуя гэдэг эмэгтэй 100,000 төгрөгтөө 10 одоо хүүхдийн одоо хувцсны бэлгийн багцыг бас танаа хамт олонд хүлээлгэж өгөө. Эмнэлэгтэй хэвтэн эмчлүүлж байгаа одоо амьдралын боломжтой харуулж юм уу хүүхдүүдтэй бас өгөөрөө. Тэгээ шинээр ирж хөвтөж байгаа. За шинжлэрээ бас эмнэлэгт байгаа хүүхдүүдтэй үлдсэн бэлгийн өгөөрөө. За энийг бас одоо нэраа хүүхдтэй ээжүүдтэй өгөөрөө. Тэгээд за ингээд нё ховд сайтаа хамт олондоо маш их баярлалаа. За бидний бяцхан үйлчлүүлэгчд өнөөдөр нэг өдрийг ч гэсэн шинэ жилийн уур амьсгал оруулж бас өвчин зовлонтойгоо тэмцэж байгаа эдгээр үйлчлүүлэгчдийг маань бас сэтгэл санааг нь дэмжиж
ингэж хамтарч ажилласан танаа саятай хамт олонныхоо болоод үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс маш их баярлалаа. Аянд нэгдсэн нийт одоо ховдын ард түмэндээ бүгдэнд нь баярлалаа, бүгдэнд нь нэрүүлэх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ёроё.